Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр. Сониучхан, чи надад туслахгүй юм биз дээ? Сониучхан бид хоёр мазаалайн зөвлснөөр газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэрэмжилж гэрээ аюулгүй болгов. Дараа нь мазаалаа бидэнд газар хөдлөлтийн хичээл заав. Хүчтэй чичиргээ ихтэл 1 минут үргэлжлэх тул ширээн доор орж толгой дээрээ юм унахаас хамгаалаарай. Үүнээс гадна илчлэг ихтэй хоол хүнс, эм тарай чухал шаардлагатай бичиг баримтаа бэлтгэх хэрэгтэй. Ойлгосноо сониучхан? Тэгтэл гинэт газар хөдөлж хамаг юм хүчтэй чичрэв. Сониучхан, альвэ наашир ном бишээ, ширээн доор ороорой. Хүчтэй чичиргээний үеэр мазаалайн тусламжтайгаар бид гэмтэж бэрцсэнгүй. Ингээд энэ удаад мазаалайн заасан газар хөдлөлтийн хичээлийг би та нарт хэлж өгье. Хүчтэй газар хөдлөлтийн үеэр хамгийн түрүүнд ширээн доогуур орох ёстой шүү. Газар хөдлөлтийн дараа цахилгаан шатанд бүү суугаарай. Бас гадаа явбал шонгийн мод, замын тэмдэглэгээнээс болгоомжлоорой. Хэрвээ дэлгүүр олон нийтийн газар байвал толгоогоо хамгаалаарай. Олон нийтэд тулгуурласан гамшигын эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлье. Барилга байгууламжаас гарах аюулгүй гарцыг мэддэг ба. Болж гинэ. Одоо очлоо. Дээрээс унах аюултай эд зүйлсийг харан бүхэлж аюулгүй болгох. Өө чи баасан ураачлаастай энэ хүн дарагдсан байж тээ. Хүүхэд бүхэн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой. Хүн стандартын дагуу барьсан барилга байгууламжид амьдрах ёстой. Газар хөдлөлтийн гамшихаас урьдчилан сэргийлье. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн байна уу? Баярлалаа сууцгаа хүүхдүүдээ. Өнөөдөр бид болзошгүй аюул ослоос өөрийгөө болон өөрийнхөө ойр дотны хүмүүсийг хамгаалах талаар ярилцъя. За зулаагийнхаа яриаг сонсъё. Би газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх талаар ангийнхандаа ярьж өгье. Сайн уу? За сайхан юу вэ? Оо тийм. Танай сургуулиар сони эхлэстэй ойр дуулзаагүй юм шүү дээ. Юмгүй. Хүү чи ямар хүн зүнхтэй юм бэ? Харин тийм манай сургуульд юм онцгой байдлаас мэрэгчлэнүүд ирж үзүүлэх сургалт явагдаад тэгээд энэ дотор анхны тусламжийн бүх юм байна. Чи ч басна нийгмийн идэвхтэй сурагч юу? Би газар хөдлөлтийн үед ширээн доогоор орж цахилгаанаа унтрааж өндөр газар очихыг л мэддэн шүү дээ. Энэ зөвхөнд чи юу байгаа юм бэ? Би чамд хэлээ. Энэ жишээ нь ус байна. Усаар юу ийдээ? Энэ усаар хийдэг ам цангасан үед болон шарах цэвэрлэн. Энүүр гар угааж болно. Хөөе, дэнлүү хүртлээ шүү дээ. Энүүгээр яа гэм бэ? Газар хөдлөлтийн үед тог тасалтай учраас гэрэлтүүлэх зүйл дэнлүү хэрэг болд маш их хэрэг болд юм. Нэрээ тийм байх шүү. Энд бас скотч байна. Скотчоор яа гэм? Скотчоор янз янзын юм нөгөө нааж тооход хэрэглэнэ. Энэ алчуураар юу юм бэ? Гануураар чинь бас даарсан үед булаацхад хэрэг болтой. Энэ бас радио байна. Ямар сони юм бэ? Радио хүртэл байд юм уу? Газар хөдлөлтийн үеийг тогтмол мэдэх шаардлагатай учраас энэ радио бас хэрэг болно. Ингэж л би өөрийгөө болцшгүй аюул эрсдлээс хамгаалж чадна. Энэ бас хүнсний бот байна. Хоол хүнсээ хийгээд авч явдаг. Хамгийн гол нь энэ дотор хоол хүнсээ хийх юм бахад муудахгүй хоол хүнс хамгийн хэрэгтэй юм байна шүү те. Бээлийн хүртлээ шүү дээ. Энэ өстө хэрэг болох бах та. Халуун юм байрж өөрийгөө бэртэхгүй тул бас дулаацхад энэ бээлийн маш их хэрэг болдог. Өөр хэрэгэлдэг гэсэн үг л дээ. Лаа бас байгаа.
Лаатаас чүдэн цагаа. Хэрвээ дэндүү асгүй тохиолдолд лаагаа бас хэрэглэнэ. Энд зай байна. Энэ зай хэрэгтэй байх та тий. Маш хэрэгтэй. Энэ жижигхэн эмээ сан байна. Энэ дотор халууны шилэм. Энэ хувь хүн болгонд байх ёстой. Эмээ сан төрөл бүрийн зүйл юм байгаа. Хамгийн хэрэгтэй юм шүү эднэр чи юу юм? Тийм ээ. Энд бас шүгэл байна. Энэ шүгэл янзын гинтийн осол гинтэл гарвал шүгэл дуургаж бусдтай дохио өгдөг. За хамгийн чухал юм энэ. Тэмдэглэлийн дэвтэр. Энэ дэвтэр дээр янз янзын аюул эрсдэл тохиолдох юм бол энэ дэвтэр дээр миний гэрээ хаяг, миний гэсэн бүхэл зүйл энэ дэвтэр дээр бичигдсэн байгаа. Энэ бас хамгийн хэрэгтэй зүйл. Хүүе ямар их юм байд юм бэ? Чиний ачаар мэдж авлаа. Аав ээжигээ ирэхээр нэг юм юмтай болё. Ер нь хүн болгон юм юмтай болвол зүгээр юм шүү. Сүүлийн 10 жилийн байдлаар манай улсад нийт 218 удаагийн газар хөдлөлт болжээ. Хэрвээ газар хөдлөх үед байшин дотор байгаа бол тайван байж аюулгүй газар хорогдох, эсвэл бат бөх ширээн доогуур орно. Аль болох цонхноос хол байж дээрээс унах зүйлсийн дор зогсохгүй байх хэрэгтэй. Байшин барилга, гэрэл цахилгааны чонгоос хол газар очиж зогсно. Машинтаа явж байх үедээ жижигхийлэл зогсдол машинаас гаралгүй. Машина замаас гаргаж эл задгай газар зогсооно. Газар хөдлөсний дараа авах арга хэмжээ. Өөрийгөө бэртэж гэмтсэн эсгээ шалгах, эмнэлгийн анхны тусламжийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж тээвэрлэж болохгүй. Гал гарах болон цахилгаанаа яаран залгаж болохгүй. Хүлээн авахчаараа цаг үеийн мэдээллийг тогтмол сонсож аюулгүй байдлаа хангана. Гарсан эрсдлийн талаар холбогдох байгууллагад цаг алдалгүй мэдээлэх хэрэгтэй. Газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлье.